За та бүхнийхээ энэ өдрийн амгалан ирье. Тэгэхээр өнөөдөр багш ажилчид цалингаа нэмэхээр ингээд нэлээд жагсаал хийгээд ажил айлт зарлаад явж байна. За энийг бол зарчмын хувь зүй ёсны асуудлаа гэж ингэж бол бодож байгаа. За тэтгэвэр нэмэх асуудал ч гэсэн бас яригдж байгаа. Тэгэхээр манай улсын төсөв 2017 онд бол нийт 9 их найд төсөв байсан. Өнөөдөр бид нар орлогоо бууруулж 33 их найдаар оруулж ирж байна. За энэ дотроо урсгал зардал бол 2017 онд 7 их найд байсан. Өнөөдөр бид нар 24 их найдын урсгал зардлыг батлах гэдэг ингээд хэлэлцээ сууж байгаа. Тэгэхээр энд багш эмчнэрийн цалин нэмэх ямар орон зай гаргаж байна? Ер нь энэ төрийн албаа хаагчдын цалин, нийгмийн даатгал, халамж энэ цалингийн нэгдсэн бодлогын асуудлаар ямар хөө бодлого барьж байна? Төсвийн хэтрэлтийн асуудлыг хуваагаад авдаг юм байна, цалин болгоод авдаг юм байна гэсэн бас асуудал яригдж байна. Энэ үнэн үү? Боловсрол эрүүл мэндийн үндсэн яг энэ хэсгийнхаа цалин нэмэх боломжийг яг юу гэж харж байна? Энэ 4 дахин өссөн урсгал зардлын хамгийн гол хэсэг нь юунаас болоод өсч вэ? Энэ дотор тэр бусд хүмүүсийн цалин орлогыг нэмүүлэх боломж юу байна вэ? За энэ нэгдүгээр бүлэг асуулт. Хоёрдугаар бүлэг асуулт бол ерөөсөө энэ төсвийн орлогын стратеги гэдэг зүйл байна уу? Төсвийн орлогыг бүрдүүлэх боломж ер нь хэрэг байгаа вэ? Цаашдаа тогтвор суурьшилтай төсвийн орлого авч явах тэр бодлогоо гаргасан байгаа юу? За энэ хоёр асуултыг та бүхнээс асууя.